хамгаалалт эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд дэмжиж гаргаж ирэхэд ер нь бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж зөвлөгөө өгөөч гэж хүсгээрэй. За эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдэд дэмжихгүй байна. Дэмждэггүй гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү? Яагаад биений дэмжих нь чухал юм бэ? Ийм боломж бол бид бүхэнд байгаа юу гэдэг асуултыг асууя. Бид нар эмэгтэйчүүдийн манлайлалын чиглэлээрээ салбар үр харгалзан залуу эмэгтэйчүүдтэй янз бүрийн насны эмэгтэйчүүдтэй ажиллаж ирсэн. Тэгээд тэр бүхнээсээ бас та бүхэнтэй товчхон хуваалцъя. За салбарын төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд юу хийх вэ гэдэг гол асуулт байна. Тэгээд мэдээж хэрэг бас энэ арга хэмжээний ихэнд одоо гендерийн хорооны ажлын албаны даргын их баяр дарга гарлаа. За дэд сайд бат наримтлаас салбарын хүрээнд баримталж байгаа бодлогуудаа бас ярьлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг маань нэг талаас бүтцийн буюу хууль тогтоомж салбарын бодлогын асуудлуудаар дэмжих ёстой. Нөгөө талаар бидний өөрсдийн хийх зүйл. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд бид хувь хүн болгоныхоо хувьд түнчлэгийн холбоо буюу хамтын энэ платформ дээр хийх зүйлүүд гээд мэдээж одоо цогц үйл ажиллагаанууд байдаг. Нэг талаар бас салбараа бол мэдээж яриг бид нар бас цогц хэлбэрээр харах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах төвшөнд одоо байгаа боломж болцоо эмэгтэйчүүд маань хэр байна, хэрхэн ажиллаж байна гэдэг бол яа харахгүй дараагийн эмэгтэйчүүдтэй зам гаргаж эсвэл одоо ерөнхий өнгө төрхийг тодорхойлж явдаг. Тийм учраас одоо салбарт маань эмэгтэйчүүд өөрөөр хэлбэл аль болохоор олуулаа байх нь аль ч салбарт бас чухал байдаг. Тэгээ би бас та бүхэнд гендерийн эрхтгч байдлыг хангах тухай гэдэг одоо 2011 онд батлагдсан нэг хүн болгоны сайн мэддэггүй хуулийг бас дахин сануулах гэсэн. За энэ хуулийн 12-гийн заалтан дээр төрийн байгууллагуудын дэрэгдэх альва салбар зөвлөл комисс гэдэг юм бүтцүүд байдаг. Одоо танаас салбар дээр бол одоо эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл маань байгаа штэ. Дотор нь дэд зөвлөлүүд байгаа. Энэ зөвлөлүүд дээр аль нэг хүүсийн төлөөлөл 40% байх ёстой. Хууль заасан доод квот нь 40%. Одоо та бүхэн өөрсдөө эрдэс баялагын салбарынхаа зөвлөл болон дэд зөвлөлүүдэд бодоод үзвэл 40% хүрсэн болов? Тэр зөвлөлүүдэд хэн байдаг вэ? Дан ирчүүд байдаг гэж би өглөө түрүүн орж ирээд ерөнхийдөө ажиглалаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хууль зөрчсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хуулийг биелүүлэхийг шаардах нь магадгүй энэ холбооны нэн тэргүүний ажлууд байхыг үүсэх. Өөрөөр хэлбэл рол модель буюу бид нар энэ салбарт эмэгтэй удирдлагыг харж иж дараагийн огтуд би энэ салбарт орж бодлого тодорхойлогч болно. Эсвэл энэ салбарт би ажиллаж чадна гэдэг итгэл үүсдэг. Сүүлийн үеийн бүх судалгаа нөгөө одоо бид нар яриад байгаа шүү дээ нөгөө наад жилнэр гэлтэй behavioral science буюу зан үйлийн судалгаанууд бүгдээрээ юу гэж хэлээд байна гэхээр хүн харсан юмдаа итгэж үнэмшдэг. Тэгэхээр бид нар олон эмэгтэйг харуулж ижил олон эмэгтэйг тэнд аваачна. Харуулахын тулд яах ёстой вэ гэхээр энэ хууль заасан квотын төр тусгай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа тийм. Бид нар бүгд квотод одоо бол эргэлзэх шаардлага ерөөсөө байхгүй. Яг тэр дэлхийн улс орнуудад гендерийн тэгш байдлаар арчлаар, хүний хөгжлөөр, эрүүл мэндээр ер нь байж болох бүх хөгжлийн үзүүлэлтээр тэргүүлж байгаа 10 орн квоттой ерөнхий сайдны эмэгтэйчүүд тийм том салбаруудад нь батлан хамгаалах гэх мэт бүр нэлээд эрэгтэй салбарт нь эмэгтэйчүүд байгаа. Сайд нь эмэгтэй байгаа. Танаас салбар одоо би яа танаас салбар ярьж байгаа тэгэхээр одоо жоохон өөрөө гадналт нь гарч байгаа шүү. Бид бүхний өнөөдрийн цугларсан байгаа салбар бол магадгүй батлан хамгаалахын дараа орохоц ирчүүд давмгаалдаг салбар байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ батлан хамгаалах дараа нь одоо юу гэдэг нь олборлох үйлдвэрлэлийн хүнд үйлдвэрлэлийн энэ салбарт эмэгтэйчүүд олширх нь бусад салбарт бусад эмэгтэй одоо салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд бас рол модель болдог. Өөрөөр хэлбэл энэ ажлыг эмэгтэйчүүд хийж чадчихад бусад салбарт эмэгтэйчүүд чадна гэдэг мессежийг дандаа өгч байдаг. Тэгэхээр айгүй тийм стратеги ач холбогдолтой бидний нөө гендерийн эрх тэгшийн байдлын төлөө тэмцдэг бидний хувьд айгүй чухал салбар. Маргааш 3 сарын 18-нд зэвсэгт хүчний өдөртэй Монголын анхны эмэгтэй генерал төрөх гэж байна. Тэр шиг Монголын анхны эмэгтэй төрийн нарийн Монголын анхны эмэгтэй уул уурхайн сайд хүнд үйлдвэрлэлийн сайд гарч ирэх нь гендерийн тэгшэрхийн төлөөх тэмцлийн маш том алхам болох гэдэг юм. Тэгэхээр яа харахгүй бид нар ингээд хүчээр эмэгтэйчүүдийг тэнд аваачих гэдэг юм биш. Нийгмийн урт хугацааны хөгжилд чухал учраас эмэгтэйчүүдийн салбарт манлайлах хэрэгтэй байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэгдүгээр нь саяны хэлдэг энэ квот төр тусгай арга хэмжээнээс гадна салбар өөрөө ганцхан төр биш шүү дээ тийм. Аж ахуйн нэгжүүд байна, төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүд байна. За боловсрол нь өөрөө хүний нөөцийг бэлтгэж байгаа нь өөрөө тэндээс эмэгтэйчүүд гарч ирж тэд нар чинь бас тийш явна шүү дээ. Тэгэхээр тэр салбар өөрөө бас квоттой болох яагаад болохгүй гэж миний санаж байгаагаар жишээлбэл боловсролын салбарт эмэгтэйчүүд давмгаалаад байсан учраас эрэгтэйчүүдийн квот бис тавьж исэн байхгүй юу? Тэр шиг энэ салбар дээр жишээл одоо тий хариуцсан их хурлын гишүүн ирсэн байгаа бөгөөд эмэгтэйчүүд дутагдж байгаа салбарууд дээр боловсролын салбарт нь эмэгтэйчүүдийн квот тавих хэрэгтэй байгаа байхгүй юу? Оруулах хэрэгтэй тий салбаруудаа.
За дэмжлэгийн хувьд бол нэг ерөнхий маш төв. Ерөнхий хэлэхэд юм байна. Салбараа бүцээр нь хараад бүх төвшөнд нь бид нар эмэгтэйчүүдэд оруулж ирж шийдвэр гаргах төвшөнд. Өөрөөр хэлбэл бид нар нэг хааны газраас гинт эмэгтэйчүүд үсэрч гарч ирээд энэ салбарын удирдлага болохгүй шатаар нь явж иж гарч ирнэ шүү дээ. Боловсруулалтаас эхлэх хэрэгтэй учраас боловсрол маш чухал байна. Эмэгтэйчүүдэд дэмждэггүй гэдэг асуулт. Бидний одоо юу гэдэг ялангуяа ингээд гендерийн гишэрхийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст эрчүүдийн хамгийн хэлдэг үг тэр байхгүй юу? Эмэгтэйчүүдэд дэмждэггүй шүү дээ гэж бидний ингэж ярьж байгаа зүйлийг унтраах гэж оролддог. Тэмцлийг унтраах гэж оролдог. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. 2022 онд Нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс дөнгөж саяхан хийсэн судалгаан дээр эмэгтэй манлайлагчийг дэмжихгүй эмэгтэйчүүдэд саналаа өгсөн үнэ гэдэг асуултан дээр 90% эмэгтэйчүүд дэмжиж байгаа. Эрчүүд харин 80% таа буюу 10%-аар доогуур байж байгаа. Тэгэхээр бид нар одоо эрчүүдийн санаа бодлыг өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрнээс эмэгтэйчүүд бие биенийгаа дэмжихгүй байгаа зүйл биш. Мэдээч эрэг бие биенийгаа шүүмжилдэг, тэг шүүмжлэх шаардлага гардаг. Дэмжихгүй байх шалтгаан байдаг. Тэрийг бид нар үүсгэж болохгүй шүү дээ. Тэр нь гендер суурилсан ялгарлан гадуурхалтын шинжтэй байна уу? Эсвэл бодлогын бүтээлч шүүмж байна уу те? Тэрийг бид нар ялгаад харчвал чухал болохоос биш. Тийм одоо шалдар булдар те ховын шинжтэй зүйлүүдийг бол бид нар бөөнөрөө дарж даваад нэг талаар хоёрдугаарт нь тэрийг одоо юу гэдэг замын нохоо буцчихлаа гэдэг шиг урагшлагаас өөр аргагүй юм шиг байна. За хоёрдугаарт нь эмэгтэйчүүдэд дэмждэггүй тэр холбоотой нэг зүйл бол эмэгтэйчүүдэд дэмжихийг хүсэж байгаа боловч яаж дэмжихээ мэдэхгүй байх тохиолдол байдаг. Тэрийг нь бид нар дэмжихгүй байна гэж яриаддаг. Нэгэн салбарт уршаа гарсан эмэгтэй байдаг. Дараагийн эмэгтэйчүүд нь гарч ирэхгүй байвал яаж дэмжихээ тэр хүн чинь мэдэхгүй л байгаад гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний одоо юу гэдэг ийм олон эмэгтэйчүүдийн салбарын төлөөлөл болоод цугларсан байна гэдэг чинь яг үүндээ бие биенийгаа дэмждэг ийм холбоо байгаа чухал гэж боддог. Хамтын ажиллагаа чухал гэж боддог тийм энэ салбарт байгаа янз бүрийн асуудлуудыг ялангуяа гендер суурилсан тийм хүүс тулгуурсан тийм ялгуурлын шинжтэй асуудал байвал хамтаараа даван туулах ёстой гэдгийг ойлгодог эмэгтэйчүүдийн цугларсан гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ийм холбоод хамгийн чухал өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдэд дэмжихэд та бүхний хувьдаа туулсан, хувьдаа мэдэрсэн би болохгүй юм байна, чадахгүй юм байна гэсэн эсвэл би энд одоо чадахгүй юм байна гэсэн энэ мэдрэмжүүд чи яг үүндээ таны хувийн чадвараас огт хамаараагүй байдаг шүү. Энэ гендерийн ялгуурлан гадуурвал нийгэмд маш гүнзгий суусан зүйл байдаг байхгүй юу? Тэрийг бид нэр хамтдаа л давна. Холбоогоороо хамтарч давна. Төрийн байгууллагуудад энэ хуулиа хэрэгжүүлэхийг шахаж давна. Бас шин санаачлалууд гаргаж давна.